За энэ үйл үргэлжтэй компани Вьетнамын Фукок Натранг руу чиглэл рүү нисэх онгоц маань энэ шүү дээ. За манай Хүнөө аирийнхан маань нэг зөөлөө саяхан оруулж ирсэн цоошны онгоц байгаа. Amber 195 E2 гэдэг онгоц байгаа. За энэ онгоцны нэг давуу тал нь юу гэхээр би одоо байнга хэлж байгаа. Ер нь бол яг аливаа нэгэн long flight-д нисгэд хүмүүс нөгөө гурван игнэтэй суудлын голтон суухгүй гэдэг нэг асуудал үүсдэг шүү дээ. Би захт айлтан сууя, би цонхон талдан сууж гэдэг юм уу те. Тэр үднээс энэ бол үнэхээр гоё. Нэг бол айлт, нэг бол цонх ингээ хоёр игнэтэй учраас аюу гоё. Тэгээд шууд нисэж байгаа. Ямар ч Улаанбаатараас шууд Фукок, Улаанбаатараас шууд Натранг руу нисэж байгаа. Яг би өнөөдөр Хүнөө аирийнхаа ирээн лөө чиглэл явж байгаа чиглэл рүү н ороод ирлээ. Тэгээд Хүнөө аирийнхаа залуучуудаас гуйж агаад хүмүүсийг орохоос нь өмнө ганц хоёр мэдээлэл өгөөдөхөд их бол одоо ямар битүү хүмүүс суудсан хооронд нь орж ирээд яриад илтээ бол ядж би ч одоо их удаан ярьдаг хүн. Тэгээд гуйгаад ороод ирсэн ашгүй Хүнөө аирийнхан өө тэгдэг ганх байхаа ороо гэд зөвшөөрөд ороод ирлээ. Тэгээд яг Хүнөө аир маань ирээний чиглэл рүү тогтмол нислэг үйлдэж байгаа юм байна. Бүр зарим өдрүүд бүр 2-2 нислэг үйлдэж байгаа юм байна. Ер нь бол яг төр засгийн гэх юм уу эсвэл иргэний агаарын тээврийн policy одоо бодлого одоо маш зүү явж байгаагийн нэг том тодрон илрэл бол яачгүй манай Хүнөө аир компани байгаа. Агаарын тээврийн либералчт бодлого маш зүү явж байгаа тийм. Энд чинь нэг осондоо маш их өрсөлдөөн бий болж байна. Тэр дундаа манай үндэсний өөрөө авиа компаниуд маань маш өргөжин дэвжиж олон чиглэл рүү нисэж тэр дундаа энэ өрсөлдөөн дунд үн буурж байгаа нь зөгчиж бидний хувьд л одоо хамгийн тийм таатай нөхцөл бий болоод байгаа юм л та. Тэгээ яг одоо Хүнөө аир маань бол гурван чиглэл рүү бол тогтмол нислэг үйлдэж байгаа юм байна. Нэг нь Ирээн, нэг нь Бээжин, нөгөөх нь Алмата. За ингээд улирлын чанартай бол одоо маш олон за бараг бүгд нь би явсан да. За Дайлан, Чежу, Хайнан тойчууд одоо маш их нислэг хийж байгаа. Тэгээ ер нь бол яг аливаа нэгэн нислэг компани efficiency ханаа байдгүй гэхээр аливаа нэгэн онгоц нь агаар дээр үжижил одоо ашигтай ажилдаг гэсэн тийм бичгтэйгөө дүрмтэй юм байлаа. Ирээний чиглэл рүү бол Хүнөө аир маань бол анх 17 онд нислэг үйлж ирсэн юм байлаа. Харамсалтай нь 19 онд ковид бий болоод энэ нислэг маань зогссон. Энийгээ ингээд сэргээж байгаа маш зүйтэй зүйл боллоо. Ягаад тэгэхээр одоо энэ замын үед ирээн чинь бол одоо Монголын хамгийн том үе таалга. Энүүгээр одоо Монгол улсын худалдааны бараг хэдэн хувийн ч явдгийн аргагүй юм том бом. Тэгээ энэ шиг нь Хүнөө аир нисэж байгаа нь бол одоо маш зүйтэй зүйл боллоо гэж би хувьдаа харж байна. Тэгээд яг би бол одоо анх удаа нисэж байна. Ирээн лөө бол дандаа машинаар явдаг. Ягаад мэдээж хүмүүсийн сонголтын асуудал байгаа шүү дээ. Машинаар явах хүний сонголтын асуудал, нисгний сонголтын асуудал. Тэгээ ер нь ялангуяа одоо бизнес эрхэлж байгаа хүмүүст бол энэ чинь зарим өдрөө бүр хоёр нисээд байгаа байхгүй юу? Шууд өглөө нисэж ирчээл бизнес уулзалтаа хийчихэл тэгэл буцаа явчих бас тийм бололцоо байгаа юм билээ. Яг го машинаар явахын нэг хэцүү тал нь тэгээд Улаанбаатараас наашаа ингээд 640 км баахан таксаар ирээл тэгээд машинаа тэнд орхоод тэгээд нэг машин суугаад гэлгээр гарах гэсэн ингэ тэгсээр нэг 10 цагийн ажил болдог байхгүй тий. Энэ ч бол ерөөс Улаанбаатараас нисээр нэг ганцхан цагийн дотор л ирэн орчин гэж шүү дээ тий. Яг го давуу талууд бол маш их байна тий. Одоо жишээлбэл Улаанбаатараас ирээн лөө нисэхэд 8 сарыг дуустал энэ ганцхан ирээн биш юм байлээ шүү. Бас Бээжин юм байлээ. 20 дээр нэмэх нь 20 тий. 40 кг ачаа гэдэг бол ялангуяа ирээн лөө бид нар чинь голцоо бас арилжаа 8 хийхээр явдаг. Хүмүүс бол 40 кг гэдэг бол маш том гэж бодож байна. За дээрэс нь чинь юу гэлээ 12 нас хүртэл хүүхд зөвхөн аэропортын таксид төлөөд 8 сарын сүүлээр сүүл хүртэл одоо ингээд явж болох. Одоо сая Хүнөө аирийнх нь одоо ярьлаа л да. Ингээд ирээнд буугаад ирээнээс цаашаага хаашаа дамжиж явах болох вэ? Хотуудыг харуулсан чинь Хөх хот руу жишээлбэл 112 мянган төгрөг гэж байгаа байхгүй тий. Тэгээ айгүй олон газар руу явж байгаа байлаа. Тэр Шилийн гэдэг нэг хот руу 46 мянган төгрөгөөр явж байгаа ч тий. Тэгэхээр тэрийг бол бас өөрчлөлт захиалах хэрэгтэй гэд сануулад илээ шүү. Шууд ирээн дээр буучаад оронгуудаа за би Шилнүүлийн явъя гэж 46 мянган төгрөгөөр бариад яваад гэж болохгүй юм шиг байгаа. Би бол тэгэж ойлгосон. Заавал захиалаарай гэдэг юм лээ. Тэр нь зүг баг гэж бодож байна. Ер нь яг манай Хүнөө аир бол одоо иргэний нисхийн салбарт бол одоо яг хувийн хвшлийн компани гэдэг айгүй мундаг байгаа. Би зөвхөн саяхан нэг жишээ татахад зөвхөн одоо нэг ч ирчүүд оролцоогүй нэг крүү ниссэн гэдэг байгаа байхгүй тий. Тэр бол надад бол айгүй бархалтай санагдсан тий. Дандаа октод одоо нисгчүүд нь октод, үйлчж байгаанууд нь дандаа октод Монголын түүхэнд анхудаа тэгж ниссэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр нисгч нь би өгөн танилцж ирсэн юм Алматаа явж байхдаа ингэчин билүү дээ нэг охинтой танилцж ирсэн. Тэр маань явсан байлаа. Яг та капитан тэр чинь хаанах Бразил лөө нөгөө эмэгтэй чинь Бразил тий. Паула гэдсэн тий. Бразил одоо нисгч тэгээ бас манай Хүнөө аир ер нь 3 гадаад нисгэж ажилт юм байлээ шүү дээ манай Хүнөө аир чинь. Энд чинь олон улсын интернэшнл ийм гоё том крүү байгаа даа байхгүй юу. Дээрээс нь сая Хүнөөгийн надад ярьж байгаа нь анх удаа одоо хүний амьдралд юу их тооч одоо тохиолдох үү те зөндөө юм тохиолддог дамнуурахтай те одоо энэ чинь хүний чинь нэг босгож суулгаж болохгүй зөвхөн хэвтэй байдлаар нь авч явах тийм шаардлага бас гардаг шүү дээ. Тэр ирээнээс одоо ингээд бас тээвэрлсэн ийм тохиолдлууд байна. Тэгэл
Үнэхээр мундаг байгаа. Надад одоо олон жил Хүннү хоёртойгоо хамтарч ажиллаж байна. Одоо ярих юм алга. За одоо ингээд энэ ирээний чиглэлийн нислэг маань одоо байнга үйлдвэрлэх юм шиг байна. Би бол тэгэж ойлгосон. Тэгээ хэдүүлээ ирээнд очиод уулзцгаая. Сая крүүгээс асуусан чи би өгн ингэчингээ энд яриадсан чи ингэч өөрөө энд байгаа юм байна шүү дээ. Хой сайн уу ингэч. За саяхан та хэд нэг зөвхөн эмэгтэйчүүдээр ниссэн юм байна шүү дээ. Ваа. Чи алмартаа тааралцсан санаж байна уу? За. Хонда зарчигчдаа манай гарын хөлөг Ирэн хотын олон улсын нисэх онгоцны бодол газарлаа. Одоо орон нутгийн цагаар 14 цаг 40 минут болж байна. Ирэн хотод 26 км дулаан байна. Та бүхнийг аюулгүй байдлыг хангах үүднээс агарын хөлөг зогсоолтой бүрэн зогсож, сул юмсны гэрэл хамтартал судалтай сууж байхыг хүсье. Та бүхэн Монголын жигүүр Хүннү компаниар үргэлжлүүлсэн талархснаа илэрхийлж, хөлгийн дараа гарын баяр болон нисэх багийн гишүүд сайхныг хүсэж байна. Баярлалаа дахиулслаа баяртай. Ирээний нисэх онгоцны бодлын чинь гоё 3-3-ийн VIP бас өрөө гэдэг юм. Hello, ни хав. Thank you. Тэгээд ер нь бол яг Хүннү хоёр чинь зарим нэгэн өдөр хоёр нислэг үлдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бизнесмен хүмүүсийн хувьд бол ер нь бол одоо цаг хугацаатай уралдаж ажилладаг шүү дээ. Тэгэхээр миний бодлоор зүгээр энэ гоё дөрөвнүүдийн захиалал уулзалтуудаа энд хийгээл заавал ирийн хот руу жорох шаардлагагүйгээр одоо нөө face to face заавал нүрээ харж уулзтууд зөндөл байдаг шүү дээ. Тэгвэл энэ сайхан уулзаал тэгэл буцаал хоёр тонгосоор нисчих жоохгүй тий. Гаггүй хаа сайхан ороод амрал гэдэг манай Хүннүгийн. Хүннү Air компани Улаанбаатар ирээн чиглэлээ нээлээ. За офисор нь ороод гараад ирлээ. Тогтчиж амжаагүй байгаа юм байна. Одоо яг ингээд тогтчиж байгаа юм байна. Тэгээ ер нь бол Хүннү Air чинь ковидын өмнө бол бараг 17 оноос 19 он хүртэл ирээн лүү нисчихсэн юм байна шүү дээ. За бүр өдөртөө 3-3 нислэг үлдчихсэн юм байна. Битүү хүн. Тэгээ одоо яг шинээр ингээд ахаад энэ чиглэлээ нээж байгаа. Одоо ч гэсэн ингээд энэ чиглэл маань мэдээж энэ чинь манайх чинь бүх худалдаа 8 ерөөсө ганцхан бомбтой ирээн лүү нисэж байгаа юм чинь те. Тэгээ айгүй эрэлттэй хэрэгцээтэй байгаа юм байна. Нөгөө миний онгоцон дээр дэс нөгөө хямдхан плед гэдэг байгаа шүү дээ. Шилийн хот руу 46 мянган төгрөг. Тэр чинь энд бичдэг юм байна шүү. Хоёр залуу сууж байна. Тэгээ эн чинь яг одоо нөгөө ирээнийхээ суудлыг авахтаа бид нар цаашгаа тийшээ явах чагаад итгэх хэрэгтэй юм байна шүү. Тэгэхгүй бол одоо ирээнээсээ буунгуудаа энэ дэрэнгуудаа за нөгөө ханхуахын ярьсан хямдхан пледийг авъяг энэ чинь нөгөө одоо цаг хугацааны хувьд бас ингээд шууд ингээд оо заа гэд биччихдэг юм байна шүү. Тийм учраас ирээнээс нисгэж байгаа бол цаашаа хаашаа нисгэж байгаа одоо хөх хот руу ч юм уу дөрөвний 46 мянган төгрөгийн шилийн лүү ч юм уу те би тэгэж явах гэж байгаа шүү гэвэл эдгээр нь тэр информашныг аваад бичдэг юм байна шүү. Юу нь бол энд бичдэг юм байна шүү. Тэгэд байрлалын хувьд л энэ чинь нөгөө бүдүүн дэлгүүрч юм байж шүү. Чи айгүй гоё газар байрлалцсан юм байна шүү. Ер нь бол за эндээс буудлаа аваад тэгээд маргааш бүтэн өдөр нэг чөлөөтэй байгаа. За 118 тоо. За баярлалаа мэд. Гоё монгол хэлтэй тий. За би өмнө ирээнд ирэхдээ 7 star гэсэн баха. Гоё бас 5 оттой зочд буудал буусан. Тэгээ одоо энэ говьгээд бас 5 оттой. Яг 5 оттой гэдэг нь бол локал 5 от шүү манайха. Олон улсын 5 от биш. Гэхдээ л провинциалны ийм хотод ингээд 5 оттой зочд буудлууд баригдаж чинь өшөөд зөндөө баригдаж байгаа гэж байна. Тэгээ Хүннү Air-ийн маань энэ өстө баригдаад бараг 1 сар болж байгаа. Хүннү 2 сар болж байгаа гинүү. Хүннү Air-ийн маань энэ зочд буудлыг бас ингээд хамтаж ажиллаж одоо юу гэдэг нь туршилтын тийм хугацаа байдаг шүү дээ. 2 сар одоо ингээд туршаад хэрэг үйлчлэгээтэй байна. Хэрвээ ингэх юм бол одоо хамтар цаашаа ажиллаад Хүннү Air-ээр ниссэн хүмүүсээ энд одоо хөнгөлөлтөө буулгадаг ч юм уу те. Тэгмчлэн олон ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Би сайн наашаа ирэхдээ манай Цэнгүүн дүү маань бас энэ буудлын талаар нэлээд танилцууллаад яг давуу талууд их байгаа юм байна. Энэ чинь нөгөө 10 хүнийх 30 хүнийх за бүр 100 хүнийх тэр 10 хүнийх нь хэдэн өрөөч гэнэ хурлын танхимууд гэх юм уу те одоо VIP өрөөнүүд гэх юм уу те манай Цэнгүүн дүү тэр нөгөө манжууд байхдаа яг тэрний туршлагаар надаасаа ярьлаа л да одоо ингээ компаниуд чинь ингээ нөгөө бөөнөрөө одоо ирдэг юм байна шүү дээ одоо манжуур жишээ ингээд аялж явах та баг компанийн хурал бурлыг тэнд хийд юм байл да. Тэгэхээр тийм том хурлын заалууд маалууд хэрэг болдог. Дарагч үүсдэж манжуур гэхэд одоо Шангрилал бол шалах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэйгээ адилхан юм буудал хийж байгаад энэ одоо ингээд маш тохиромжтой буудал юм байна. Хүмүүс маань ирээд ингээд компанийн хурал цуглааныг хийчээ дараа нь 2 3 өдөр амардаг ч юм уу тийм үүднээс энэ буудлыг сонгох юм аа л гэдэг дүүм маань яриад энэ зүйлээ явж үзье. Манай өрөөр орж үзье. За 818 энэ байна те. Бүр амархаа үждэг шүү дээ. Чөө янзтай. Kus 90 дийн буудлаа 5 оттой тий. Яах юм? 2 өдрийн дотор хангалттай шүү дээ. За. Тэгэд яа. Надаа маргааш нэг өдөр чөлөөтэй өдөр байгаа. Тэгээд ирээнд юу хийж болохоор хэлүүлээ бас явж үзье. Би ч ирээнд ирэхээрээ л нэг зүгээр нэг дайраал өнгөрдөг эсвэл нэг гяс хүмүүстэй уулзчаад буцдаг ч юм уу. Ерөөсөө нэг 5 тухтай байж үзээгүй. Нэг ганц өдөр бас ирээн зориулаад тийм ээ. За. Амбарлаа. Ерөөсөө ирээнээс нэг жоох яваад энэ чинь баг 5 км явуудаагүй ингээд
Dinosaurs Geopark гэдэг юм хөрхэн парк бас ирээнд байдаг юм байна. Би ч юусэн мэдэхгүй тэгэл одоо өнөөдөр нэг бүтэн өдөр хийх юм байхгүй сайхан юм сонирхъя гэж явж байна. Тэгэл ялангуяа үр хүүхдүүдтэйгээ ирж байгаа хүмүүст бол энэ дээрээ гоё үзэж хараад хүүхдүүдтэй бас динозаврын талаар тайлбарлаад тэгээд зураг хөргөө авахуулаад ингээ явуулаад айгүй хөрхэн газар хийцсэн юм байна. Тэгээд эн чинь юу гэж шүү? Сая ингээ тайлбар уншсан чинь хятадын палеонтологчид одоо эндээс бас 9 шин төрлийн динозаврын яс өндөг одоо юу гэдэг нь те юм олсон юм байна шүү дээ. Энэ бол өөрөө 9 онд нэгдсэн юм байна. Тэгээ одоо ч гэсэн археологийн одоо судалгаа бас тийм юм явагдаж байдаг гэж. Явагдаж одоо ч гэсэн ингээл яс мас юм олдоод явагдаж байгаа нэг юм хөрхэн газар хүрээд ирлээ. Тэгээ сая дүүнер маань энд бас юм гоё нуур байдгийг очиж үзье гэд Swan Lake буюу хунт нуур гэж нэрлэдэг юм байна. Тэгээд ер нь бол юу юм байна? 90 он ч мэдээж говийн бүсийн одоо манай говийн бүсийн суурьшлийн бүсүүдтэй л яг адилхан усны проблемтай. Эндээсээ бараг 140 гаруй километрээс одоо хоолоос усаа зөөдөг ч явахт одоо хоолойтой юм шиг байгаа. Тэргүүрээ усаа авчирдаг. Тэгээд усаа байнга нэг дахин боловсруулдаг. Одоо юу гэдэг нь саарл бус бий болгоод тэрийг дахин ажигладаг. Тэр усаараа ийм нуур байгуулсан юм байна. Нэг осондоо одоо маш сайн цэвэршүүлж чадчихна л гэдгийг л тодорхой жишээний нуураар харуулж байгаа юм байна л та. Тэгээ энийхэн гоё юм амралтын бүс болгоцсон ирээнчүүд маань өөрөө ялангуяа оройн хоолны цагаар бол дараа нь энчээ ирж байгаа бүгдээрээ гоё энийг ингээд бүтэн яг ингээд сайхан намуухан алхаад нэг тойроход яг нэг цаг болдог гинэ. Ман шиг одоо гүүх дуртай хонд бол нэг 5 тойроход бол сайхан хөлөрхөөр л ийм гоё газар байна. Яг тус тэгэл чин надаа бүтэн өдөр байна ирээнд юу хийх вэ гэхээр энэ ирээнд юу үзэж болохоор байна, юу харж болохоор байна гэдэл явж байна. Тэгээ хамгийн гол нь одоо манайхан наашаа эрэхтэй арилжаа 8-аар ирж байгаа. Тэр дундаа арилжаа 88-нд тавилгын дэлгүүрийг их зорж ирдэг гинэ. Хэдүүлээ тавилгын дэлгүүр явж үзцгээе. Тэгээ энд юу хамгийн бизи байдаг компаниуд ч юусоо дандаа каргоны компаниуд байдаг юм биш үү? Хичнээн компани ба. Тэгээ за энэ тавилганы дэлгүүрийн төвд нь хүрээд ирлээ. За энэ өстө бүр хөл толгойн олдохгүй мангар том зааланд байдаг юм байна. Тэгээд сонголт асар их юм байна. Сая ингээд бүр хөл толгойн олдохгүй маш том павильонууд хичнээн павильон байгаа дуусчихгүй юм байна. Би бүр албаар сая цайны цагаар нь орж ирлээ. Тэгэхгүй бол хүн бүжгнаад юмч яриулахгүй юм байна. Тэгээд яг ер нь бол юу гэж шүү. Монголчуудтайгаа ч уулзлаа. Ягаад эндээс авч ирсгүй анх байхаа ер нь бол зөв энэ хүндээ гэж хэлэхэд зарим нэгэн тавилга нь бол 3 дахин амтан байд юм аа. Тэгээ бид нар эн чинь одоо ингээд бүр хүнүүгийн нислэг бий болцсон шууд нисэж орж ирээл тавилгаа сонгоол одоо энэ каргоны компаниуд ч бүр аюу амар болцсон юм биш үү? Утсаа өгөөл тэгэл болоо. Тэгээд каргоны компанид төлбөрөө төлөөл тэгээд одоо энэ чинь карго чинь эндээс ингээд хэлмэл гараад цаашаа очиж гайгүй бол ингээд ерөөсөө нэг 10 хоногийн дотор Монголд очиж тийм биш үү? Тэгэхээр яг хүмүүстийн сонголт байгаа тийм. Одоо ирээнлөө шууд хүн баяраараа сайхан нисэж ирээл энэ нэг өдрийн дотор гоё түүр хийгээл тавилга сонгоод хүүхдүүдтэй явж байгаа саяны парк маркер ороод ч тийм үү тийм. Ингээл маргааш нь буцаад нисэж байгаа байхгүй юу? Тэгсэн тохиолдолд авсан тавилга нь Монголоос одоо хямдхан байгаа учраас бид нар наашаа ирээд байгаа маа гэдэг зүйлийг надад ярьж байна л та. Одоо энэ ширээхэд 240 юан гэдэг чинь 110 мянган төгрөг л байна. Тэгэхээр ийм хөргөн ширэл болж байгаа хөөх. Энэ ч бас тэг айгуул ярина шүү дээ. Энэ чинь нөгөө жүүди мүди гэдэг манайхан ярьдаг байлгүй дээ бодвол тий. Энэ хэд гэж байна? 20 юан. 20 юан 9 мянган төгрөг болдог л дээ. Гэр ах бүхэл юм байна дөө. За тэгээ өөрснөө ирээд үзээрэй манайхаа. Тэгээ ирээн дэрүүл эн чинь мэдээж манайхан тавилгал ус их соргох юм байна шүү дээ. За. Өстө мундаг хоёр юмч байдаг юм байна. За ер нь бол яг хөө мэдээж одоо ирээнд монголчууд бид нар юугаар ирдгүү гэхээр арилжаа 8-аар ирдэг. Би сая туяа гэрэлмэ хоёр эмчтэй ярьсан чинь монголчууд бас эрүүл мэндээр одоо үзүүлэхээр ирдэг гинэ. Үзүүлэхээр ирдэг гэж чинь юундаа үзүүл байгаад байна. Одоо Монголд ч гэсэн энэ тоног төхөөрөмж бүх юм бүх юм байгаа гэсэн чинь маш боломжийн үн. Дээрээс нь одоо энэ нөгөө ер нь бол хятадын шинжлэх ухаан ч асар хөгжсөн. Тэгээд дорн өрнийн одоо энэ хослмол шинжлэх ухаан болсон. Тоног төхөөрөмж нь бүр одоо дээцэгтэй хүрсэн. Ямар байрал байгаа нь ерөөсөө хамаахгүй те Бээжинд байна уу, Ирээнд байна уу? Бүх хэмжлэгүүдийн тоног төхөөрөмжүүд нь яг адилхан төвшөнд очсон, үзүүлж байгаа, авж байгаа шинжилгээ одоо юу гэдгийг онцлогоо энэ нь бол бүх юм яг адилхан болсон гэнэ л те. Тэгээ яг юугаар ялгарч байгаа гэхээр өсөд үнээр ялаас санал тавьж байгаа үн те. Надаа ингээ хоёр багц сая санал болгож байгаа юм л те. 598 юаны нэг багц байгаа юм байна. 980 юаны нэг багц байгаа юм байна. 598 гэдэг чинь 300 мянган төгрөг те. 980 гэдэг чинь 500 мянган төгрөгөр те. Тэгээ эн чинь мэдээж ялгаатай. 980 юанд одоо нэг томограф, маммограф, MRI одоо тэгэл хавдрын маркер, заркер ерөөсө бүх нарийн шилжүүлэгч орчтой юм байна л та. Тэгээ дээрэс надаа нэг гоё юм таалагдсан Монгол хэлтэй тий. Одоо эн чинь сая туяа эмч ерөөсө ирсэн монголчууд болгоныг хүлээж авдаг гэж бүгдийн тайлбарлаад өгч гэж ямар ч ойчр алга. Одоо Монголд чинь MRI ч бас хөөрхөн ойчр үсэлж энд бол ямар ч ойчр байхгүй. Тэгэд яг ирэн дэрсэн хүмүүс те эн чинь арилжаа 8 их гээд ирсэн маргааш нисгээр ч юм уу эсвэл өөр дэш явахаар гэдэг юм уу нэг өдөр байх юм бол энэ 90 хотын төв эмнэлэг дээрээ сайхан
онцлогчдын чинь онцлогоо мангар хурдан гардаг гэж шүү. Тэгээ ямар ч уриалгах юм бид яг зүгээр хальт ороод гараа гэсэн чинь одоо ийшээ орж үзье, одоо ийшээ орж үзье, одоо тэрийг үзье, тэр эмчтэй уулзъя гэж байна. Хоёр ч зүгээр дагуулж явсараа хаад бараг 2 цаг болоо явж байгаа байхгүй тий. Гэхдээ бас маш гоё, маш боломжтой. Сая монголчууд маань энэ зөндөө явж байна. Монголд одоо тэр газар ингээд онцлсон чинь буруу онцлсон, энэ дээрээ зөв онцлсон гэж янз янзэл юм ярьж. Гэхдээ энэ бол хүний сонголтын асуудал. Та бүхэн ирээн дэрх юм бол бас шинэлгээ өгч болохоор шүү. Би зүгээр ирээн дэрхээр хүмүүс юу хийж болох нь гэдгийг л яриад явах гэдэг хүн шүү дээ. За ингэ явжлаа. 5 сар дэрхэд л энэ байгаагүй. Байж цааш хурдан барих юм аа тий. За ирээн цааш нь ерөөсөө нээгдэн чинь ерөөсөө нэг сарч болоогүй байгаа юм байна. Сая захирал нь заяагаад мундаг монгол хэлтэй монгол өсвөл байна л та. Угтаж авлаа, бүх л эмнэлгийнхаа үйл ажиллагаатай танилцууллаа. Ерөөсөө супер гоё уламжлалын эмнэлэг барьсан юм байна. Яг зүгээр уламжлалын эмнэлэг гэхээр манайх хуучин ингээд ер нь бол их дорны эмнэлэг, уламжлалын эмнэлэг хоёр ч ингээд өөр өөрсдийнхээ чадахгүй юмыг нөхөж яваа юм мундаг салбар гэж би хувьдаа хардаг. Ягаад би тэрийг сайн хэлж байгаа гэхээр миний хүүгийн харчлыг жишээлбэл 6-7 жил эмчилж чадаагүй юмыг одоо хөхөтөд жишээл тэр яана гэдэг эмч 10 хоногийн дотор эмчилж чадчих байх чижээ тий. Тэгэхээр би уламжлалын эмчилт айгуу дуртай. Сая бүр ингээд бид нар ямар тан хэргэлдэг, ямар юм хэргэлдэг, ямар зүү тавьдаг, ямар төөнөөр хэргэлдэг, ямар массаж хийдэг, ямар илсэн одоо бүх юм л заяа эмч маань тайлбарлалаа. Үнэхээр гоё эмнэлэг бас шинээр байгуулагдсан юм байна. Тэгээ яг ирээнд ирсэн хүмүүс бас нэг тийм боломж тий. Одоо ирээд үзүүлчих гэсэн чинь суд суурай л бүх юм чинь мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ заяа эмчийн сая хэлж байгаагаар ерөөсөө үе мөчээр дагнцсан гэж нь бас. Тэ бүр заастаа өсгийнхнээс ахуулаад дээшгээ одоо гар тохоод юу гэдэг ерөөсөө бүх юмыг л эмчилж байгаа ийм ундаг эмнэлэг л байгуулагдсан байна да. За алтан ураг дээрээ сайхан холоо идэж холож байх гэж би ирэхээрээ сайхан хууцаагаал идтээ. Эдний хууцаа бол үнэхээр тасархаа. Ер нь бүх хоол нь гоё. Тэгээ манайхан ирээн дэрхээр мэдээж бүгдээ мэддэг болсон байлээ. Алтан ураг гэдэг болсон байлээ. Тэгээд алтан ураг дээр ганц хоолч биш. Ер нь тэр чинь айгүй гоё олон VIP өрөөтэй. Тэгээд энэ чинь бизнес уулзалтаа өчтөрөө би түншүүдтэйгээ бас энэ өрөөнд ирээд уулзлаа. Гадаа би үг нь ирэхээр энэ гадаа суудгийн террастай гэсэн өдөр юм ч одоо жоохон халуун байгаа. Маш богино хугацаанд ирэндээ ирээд бас ирээнд ч бас үз чархнууд байдгийн байна ч ерөөсө дандаа ирчээл яваад байдаг үн чинь ганц хоёр газраар нь орж үзлээ. Яг мэдээж манайх голцоо дандаа арилж 8 ихээр ирж байгаа. Энэ бас сая 2 чимлэгээр орлоо. Эрүүл мэндийн үйлчлэгч бас үзүүлж болох юм байна. Ер нь хятадын эмнэлгүүд ч одоо нөгөө заавал том хотод нь одоо мундгууд нь байдаг гэсэн ойлголт байхгүй болсон юм байна шүү дээ. Ерөөсөө бүх л байх донод хөөр бүхнүүд нь яг байдгаараа байж гэн. Бүх мундаг эмчнэрүүд нь байж гэн. Алсаас одоо бүр Бээжингээс одоо тэр зүрхний дөрвөн тэр төвөнд дээр юу ч зүрхний том хагалгаа бол Бээжингээс том эмчнэрийг хийдэгч хийж явах шиг байна жишээлбэл тэ. Тэгээ ер нь бол яг хамгийн ойрхон зэг те одоо замууд саалтан ирээн ингээд бүх арилжаа 8-нд явж гин монголчууд манай ашиг ирж гин. Тэгээд хурдан ирээд хурдан буцыг бол одоо өнөө хайр маань өдөрт 2 удаа нисэж гин. Бараг өглөө ирж буугаад алтан ураг дээр холдоо идчихэл түншүүдтэйгээ гэл шамаа ярьчаал өдөөс хойш буцаад нисчих бас болж гин те. Чин цаг хугацаа гэдэг чинь айгүй чухал шүү дээ. Тийм учраас үнэхээр цагаа олсон нислэгээ одоо буцаагаад өнөө хайр маань сэргээсэн байх гэж би хувьдаа харж байна. Тэгээс боломжийн үнэтэй байна. За ингээ та бүхэн ийш тийш нисэхээр бол хүнээ хайрлуу хандаараа хүнээ хайрыг сонгороо. Тэгээд хүнээ хайрынхаа хамт олонд ажлын амжилт хүсье. Дараа дараагийн нислэг хүртэл баяртай.